За, бүгдээрээ сайн байцгаана уу? Эзний өдрийн мэнд хүргэе. Эзний ивэл дүүрэн байна уу? Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ цагт эзний үгийн төлөө нэг удаа залбирснаар өнөөдрийнхөө эзний үгээс сурах цагийг эхлүүлцгээе гэж урьж байна. Тэгээд миний дахин хэлдэг өөртөө ч тэр хүмүүс ч тэр сануулдаг нэг зүйл бол үнэхээр эзний үг бол ариун сүнсээр бичигдсэн. Тэр энэ хэдийгээр би хүмүүс хоорондоо ярилцаж ойлголцож байгаа юм шиг боловч цаана дандаа ариун сүнс ажиллаж яадаг, биднийг ятгахж яадаг, биднийг ухааруулж яадаг, синхруулж яадаг. Тэр утгаараа энэ дээрээс нэг үг хэлэгдсэн боловч сонсогчдын зүрх сэтгэлд өөрөөр хурж, өөрөөр гайхамшигтай ажиллаа хийж яадаг. Тийм учраас бүгдээрээ энэ цагт эзний өмнө зүрхээ нээгээд эзэн та өөрийн үгээр дамжуулан бидний зүрхэнд хүрээч гэж хамтдаа нэг удаа залбирцгаая. Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Энэ цагт энэ сайхан өдөр бидний хамтдаа таны өмнө цуглараад таны үгнээс суралцах, таныг магтан дуулах, таныг алдаршуулж, итгэлээ тунхаглаж, танд залбирах энэ өрөөлтөө цагийг өгсөн учраас талархаж байна эзэн. Эзэн бурхан минь энэ цагт бид таны үгийн өмнө ирээд өөрсдийгөө даруй болгон залбирч байна. Эзэн бурхан минь та өөрийн ариун сүнсээрээ бидний зүрхэнд хүрээч. Ариун сүнс бурхан минь та бидний сэтгэлийн гүнд та хүрч. Эзэн та биднийг ухаарл, синхруулал, ятгалгаараа чиглүүлэн залж өгөөч гэж танаас залбирэн гуйж байна. Эзэн энд байхгүй байгаа ахын дүүсээс танд үргэж байна. Эзэн та хаа байгаа газар нь та өөрийгөө сануулж, та зүрхэнд нь хүрээч гэж танаас залбирэн гуйж байна. Эзэн минь энэ цаг ихнээс нь дуустал таньдаа өргөж, таны үгийг эзэн таны нутарт даатгаж, Есүс Христийн хүч чадалтай нэрээр өргөн залбирч байна. Амен. За тэгээ өнөөдөр бид нар хамтдаа үргэлжлүүлээд 1-р Тимот 3-р бүлгийн 1-ээс үзэж эхлэх болно. Тэгээ би 1-р Тимот 3-ын 1-ээс 7-г эндээс дуудаж уншиж өгье. Та бүхэн манаас гаргаад хараарай. За энд харгалзагчдын чадвар гэсэн гарч өгтэй хэсэг байна. За би уншия. Энэ бол итгэмжит үг. Хэрв хэн нэг нь харгалзагч болохыг эрмэлзвэл тэр сайн ажил хүсэж байна. Тиймээс харгалзагч нь өөсөйгөө нэг эхнэрийн нөхөр биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэгдсэн, зочломжтой ба заах чадвартай, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дүлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй, өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлдор хүүхдүүдэд захирдаг байх ёстой. Хэрвээ хэн нэгэн өөрийн гэрийг захирч мэдэхгүй бол хэрхэн бурхны чуулганыг халамжлах билээ? Мөн шин итгэгч байж болохгүй. Эс бөгөөс бие тоож диаволын шүүлтэнд унахгүй. Тэрээр буруутгалт хийгээд диаволын үрхэнд орчихгүй тулд гадна байгстын зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой гэж хэлсэн. Амен. Тэгэхээр Тимот загтлыг яагаад бичих болсныг бид нар өмнө нь үзсэн. Хэрвээ бид нар 3-р 1-р Тимот 3-ын 14-15-ыг унших юм бол энд тэр шалтгааныг хэлсэн байна. За би уншиж өгье. Удахгүй чам дээр очино гэж найдан эдгээрийг би бичиж байна. Хэрвээ би саатвал өөрөөр хэлбэл очиж чадахгүй бол үнний багн ба суур болсон амьд бурхны чуулган болох бурхны гэр бүл дотор хэрхэн бие авч явах учиртайг чи мэдэх ёстой гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Паул Тимотиг яасан? Эфест үлдээсэн ба. Өөрөө Паул Эфес руу очихыг зорж исэн гэхдээ өөрөө мэдж байгаа. Би чадахгүй ч гэж магадгүй. Хэрвээ би өөрөө очиж чадахгүй бол Эфесийн чуулганыг ахалж байгаа Тимот нэг зүйлийг мэдчих ёстой. Тэр юу вэ гэсэн чинь Бурхны чуулган дотор аливаа хүн бие яаж авч явах ёстой вэ гэдгийг мэдчих ёстой гэж. Ягаад гэвэл Тимот чуулганыг удирдах байгаа учраас. Эндээс бид нар хит хитэн санааг харж болно. Энд нэгдүгээр шууд утгаараа чуулганыг Бурхны гэр бүл гэж хэлсэн. Бурхны чуулган болох Бурхны гэр бүл дотор хэрхэн бие авч явах вэ гэдэг хэлсэн. Тэгээ нэгдүгээрт чуулган бол Бурхны гэр бүл гэдгийг бид нар ойлгох ёстой. Энийг амны уншлаг болгож зүрхэндээ сийлж мартагчгүйгээр санаж явах ёстой. Энэ ямар нэгэн байгууллага биш, ямар нэгэн клуб биш, ямар нэгэн юу гэдэг сүлжээний бизнес биш. Энэ бол яг Бурхны гэр бүл гэдэг. Нэг удаа манай нэг найз надтай уулзаад их хачирхалтай санал тавьж исэн баг. Намаа тэр найз бол айгүй мундаг юм шоу менежер багхгүй. Ийм том шоу зохион байгуулалт. Мань хүний зохион байгуулсан ямар ч шоу яг дампуурдаг байхгүй. Дандаа ашигтай ажилтдаг.
Тэгээ манай тэр найз нэг удаа хүү танаа Есүсийнхэн чинь ингээд амар их өргөл өргөөд амар мөнгө олдог, гаднаас ингээд мөнгө төгрөг олдог гэсэн үнэн үү гин. Гэхдээ нэг актер тэгдээхэн байхгүй яг өргөл бол өргөдөг. Гэхдээ яг зарим нь гаднаас мөнгө төгрөгээ манай цуглааныг тийм байхгүй дээ гэж ярьсан чи. Хитүүлээ танаа цуглааныг амар болгоё л да. Яа ч гэсэн чи тэгээд амар ингээл пиартал амар шоу хийгээл шууд магтаалын хэсэг мэсгтэр шууд тэ 3 охин хамтлаг авчраа л энэ тэргээл хамтлагуудыг дуулаад болдыг авчраад амар танаа цуглааныг амар болгоод мөнгө хийл та гэсэн. Тэгээ би нэг юм ойлгохгүй. Цуглаан гэдэг чинь бизнесийн эсвэл шоуны энтертейментийн газар биш ээ. Энэ бол бурхны гэр бүл. Яг мэдээж сайхан санаа мэдээж те ингээл мундаг одууд ирээд дуулж хуурдаад ингэдэг бол сайхан л байна л да. Гэхдээ тэрэнд гол зүйл нь байгаа юм биш. Тэгээ мань хүний гол санаа бол сайн дэж тэгж мөнгө олох гэдэг байхгүй те. Их мөнгө байна л гэж бодоод байх шиг байна. Тийм байхгүй л гэж хэлсэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр чуулган бол бурхны гэр бүл гэдгийг бид нэгдүгээрт ойлгох ёстой. Хоёрдугаарт энд нэг зүйлийг хэлсэн юу гэхээр тэр чуулган дотор альва хүн бие яах ёстой гэж хэлсэн. Зохистойгоор авч явах ёстой гэдэг санаа энд явж. Зохистойгоор бие авч явах. Тэгээ өмнө би өмнөх номлол дээр товчхон хальт ярьжсэн зүйл юу вэ гэхээр мэдээж цаг үе өөрчлөгдөж байна, хувцаслалт те загвар өөрчлөгдөж байна. Гэхдээ нэг зүйл ерөөсөө модноос гарахгүй байхгүй. Тэр юу вэ гэхээр тухайн арга хэмжээндээ тохирсон байдлаар хувцаслах гэдэг ойлголт бол хизээч үе өнгөрөхгүй байхгүй. Тэгэхээр ерөө санаар санаж байгаа бол өмнөх 2 дугаар бүлэг дээр Паул чуулганы ирчүүд болон эмэгтэйчүүдэд хандаж 2 зүйлийг загсан байгаа. Яг энэ чуулган дотор бие хэрхэн авч явахтай холбоотойгоор. Ирчүүдийг юу гэж хэлсэн бэ? Хамгийн түрүүнд ирчүүдийг юу гэж хэлсэн бэ? Та нар залбир гэж хэлсэн. Та нар маргалдалгүй, хэрэлдэлгүй, муудалцалгүй, тэ? Залбир. Газар сайгүй, ариун гараа эзэн дүргүүд ирчүүдээ та нар залбираарай гэж хэлсэн. Харин нөгөө талд эмэгтэйчүүдийг юу гэж хэлсэн бэ? Та нар өөрсдөө чим, гоё. Гэхдээ яг энэ ертөнцийн бурхныг таньж мдээгүй байгаа эмэгтэйчүүд шиг гадаад хувцаслалт, үс засалт, үнэт эдлэлээр гоёх биш. Харин бурхнаас эмээгч эмэгтэй тэр үйлсээр зохисч сайн үйлсээр өөрийгөө чим. Даруу намблаг байдлаар зохистой хувцаслаж гэж хэлсэн. Тэгэхээр энд ерөнхий бие авч явах тухай бас өгүүлж. Тэр өнөөдөр мэдээ уншсан, өнөөдөр та бүхэндээ хуваалцаж эхэлж байгаа энэ хэсгээр дараагийн зүйлийг ярьж байгаа. Энд харгалзагчдын тухай ярьсан. Харгалзагч гэдэг нь хэнийг хэлж байна вэ? Энэ бол ахлагч, пастор, хончдын тухай ярьж байна. Епископос гэдэг үг, тэ? Яг одоо бол теологийн маргаан дээр за энэ ахлагч мөн энэ бол ахлагч биш, энэ бол пастор биш гэдээ ярьдаг ч гэсэн ерөнхий тухайн үеийн ойлголтоор бол ерөөсөө чуулганд байгаа хүмүүсийг удирдах байгаа тэр ахлагч удирдагч нарын тухай ярьж. Тэгэхээр та нар нэг зүйлийг энэ хэсгийг ярихаар битгий ингэж бодоорой. За пастор ахлагч нар маань ямар байх ёстой юм? Эннийхээ дагуу байж чадчих нүггүй юу те? Нөхдөөдөө нэг харъя байц гэж те. Ийм бусдыг шүүх нүдний шилээр битгий хараарай те. Харин тэргүй тэр хүмүүс өөрсдөө энд байгаагаар те жишээж үзэж байгаа үзнэ. Харин та бүхэн маань бас яг өөрсдөө бас тусгаж ингэж хүлээж аваасаа гэж хүсэж. Тэгэхээр энэ зүйлийг 3 талаас нь бид нар харах ёстой. Нэгдүгээр тэнд яг аливаа чуулганы ахлагч, пастор, удирдагч хүнийг томилохдоо ямар чанаруудыг нь илүү анхаарах ёстой юм бэ гэдгийг нэгдүгээр тэнд хэлсэн. Хоёрдугаарт аливаа чуулганыг удирдах байгаа ахлагч, пастор, эсийн бүлгийн ахлагч, хис цуглаан магтаалын хэсгийн ахлагч те энэ хүмүүс энэ зүйлсээр дамжуулаад өөрийгөө те энэ индикаторуудаар өөрийгөө бас харж те хянж яах тухай. Гуравдугаарт ер нь зөвхөн ахлагч удирдагч гэлтгүй чуулганд байгаа итгэгчид тэр тусмаа ирчүүд өрхийн тэргүүнүүд яг энд дурддаж байгаа эрхэм чанарууд руу яах вэ? Тэмүүлэх ёстой, ирмэлцэх ёстой гэдэг байдлаар бид энэ хэсгийг харах нь зүйтэй. Тэгэхээр энд хамгийн ихэнд юу гэж хэлсэн бэ? Энэ бол итгэмжит үг гэж хэлсэн. Итгэмжит үг. За энэ үг бол яах вэ? Итгэмжит, бурхнаас өгөгдсөн. Энэ бол яг худал хуурмаггүй үг шүү гэдгийг анхааруулж хэлсэн. Тэгээ юу гэж хэлсэн бэ? Хэн нэгэн харгалзагч болохыг хүсэж байгаа бол
ирмэлзвэл тэр сайн ажлыг хүсэж байна гэж хэлсэн. Энд чуулганы ахлагч, удирдагч, хончин, пастор, за эсийн бүлгийн ахлагч, магтаалын хэсгийн ахлагч, өвчлөх хэсгийн ахлагч, тэгээ медиа хэсгийн ахлагч альва чуулган дотор Бурхны гэр бүл дотор бусдыг удирдахыг ирмэлзэж, бусд хүмүүсийг босгон байгуулахын төлөө би хийя гэж тэмүүлж байгаа хүн бол юу гэж хэлсэн бэ? Хүн сайн зүйлийг хүсэж байна гэж хэлсэн. Гэхдээ энд юу гэж хэлсэн бэ гэхээр сайн ажил гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл чуулганыг удирдна гэдэг бол яг энэ зүгээр нэг юм хэрэгм зэрэг цол хэрэгм өөртөө наах гэдэг асуудал биш гэдэг. Харин энэ бол ажил юм. Ажил үүрэг хариуцлага юм. Үүнийг хүсэж ирмэлцэж байгаа хүн бол яг сайн зүйлийг ирмэлцэж байна гэж хэлсэн. Үндэ энэ ажлыг хэр варгийн хүн тийм сайн хийж чаддаггүй. Өнөөдөр үрдэнгийн чуулган дээр бид нар харьцангуй энэ сэдвэр юм чөлөөтэй те амар амгалан айдас ичгүүргүүгээр ярьж болж байна те. Гэтэл өнөөдөр юу гэдэг чуулган дотроо хагараад хуваагдаад те амар асуудалтай байгаа чуулганууд олон байдаг. Заримдаа яадаг чуулган шинэ пастор, шинэ тэргүүн пастор эсвэл ахлагч гарч ирээд тэгээд цуглаана хуваагаа хайцсан тохиолдол зөндөө байдаг. Цуглаана хаглаа хайцсан. Цуглааныхаа байрыг зараа хайцсан. Эсвэл одоо юу гэдэг ингээд эрх ашигынхаа төлөө ингээд цуглааныг ашиглаа хайцсан. Ийм тохиолдлууд зөндөө байдаг. Эндээс би юу хэлэх гээд байна гэхээр чуулган дотор хэн нэгэн ахлагч, удирдагч, пастор те болж гарч ирлээ гэд дандаа юм сайнаар дуустдаггүй гэдгийг харж. Практик дээр. Уг нь сайн ажил үүргийг тэр хүн хүлээж авсан. Сайн зүйлийг хийхээр ирмэлцсэн гэхдээ яг хэр варгийн аавын хүү яг хийж чаддгүй маа л гэдэг Библи хэлж. Тэгэхээр чуулган маань альва чуулган яг тэр удирдлагч, ахлагч тэр хүмүүстэй ажиллаж байгаа хүмүүсээс шалтгаалаад хүнд байдалд орохгүй тулд тэр хүмүүсийн энэ тэргуунд тавьбал зохих эрхэм чанаруудыг Паул хэлж яах вэ? Дурдсан байна гэсэн үг, жагсаасан байна гэсэн. Тэр бүгдээр өнөөдөр эндээс хоёр хэсгийг нь товчхон үзье гэж бодож байна. Тэр энэ сайн ажлыг хийж байгаа, хүсэж байгаа тэр хүнийг нэгдүгээр тэнд юу гэж хэлсэн бэ? Тимээс харгалзагч нь өөс хивгүү гэж хэлсэн. За. Мэдээж Библиэлд хамгийн чухлыг хамгийн урд хэлж байгаа. Ер нь төрийн албанд ч гэсэн бас тэгдэг. Дарга нарт те хамгийн чухал юм аа хамгийн түрүүнд танилцуул те. Тэр нь хамгийн түрүүнд юу гэж хэлсэн бэ? Харгалзагч хүн ямар байх ёстой гэсэн бэ? Өөс хивгүү гэж хэлсэн. За ингээл баларлаа гэж те. Өөс хивгүү хүн гэж байх уу гэж. Тэр бид нар энд гарч байгаа өөс хивгүү гэдэг үгийг зүгээр ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид нар өмнөх орчуулгыг харах юм бол гим зэмгүү гэсэн орчуулга байна. Надад бол гим зэмгүү гэдэг нь арай дөхөмтэй орчуулга санагдаж байна. Хэрвээ бид нар энэ грек үгийг харах юм бол аниплемпетон гэж үг байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр буруутгах даагүй, буруутгалаас дээгүүр гэсэн утга. Яг махчилж орчуулбал үйлдэл дээрээ баригдаагүй гэсэн утгатай байна. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд юу гэж хэлсэн бэ? Харгалзагч хүн буруутгагдаагүй, буруутгалгүй. Гим зэмгүй. Өөрөөр хэлбэл илэрхий буруутгагдахаар тийм зүйл хийгээгүй байх ёстой, хийдэггүй байх ёстой гэж хэлсэн. Энийг хамгийн түрүүнд хэлж байна. Тэгээд энд нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Юу вэ гэхээр энд байгаа чанарууд яагаад чухал юм бэ гэхээр бид нар нөгөө пастор ч юм уу ахлагч гэж нэг хүнийг урдаа тавьж агаад энэ чанаруудаар дамжуулж ингэж нөгөө шүүж цавчихын тулд ерөөсөө биш үү. Эсвэл нэг хүнийг ингэж урдаа гаргачаад чи ийм байх ёстой гэдэг ингээд зовоогоод авах тухай биш. Энэ яагаад хамгийн чухал вэ гэхээр тэр хүний үйлчлэлээс шалтгаалаад ард нь нөгөө Бурхны гэр бүлийн асуудал яригадаад байгаа учраас энэ дээр анхаарах тухай ярьж байна. Тэр энд нэгдүгээрт юу гэж хэлсэн бэ гэхээр өөсийгүү буюу буруутгалгүй байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр аливаа олон хүмүүстэй ажиллаж байгаа, хүмүүсийг удирдах байгаа хүмүүс хил амтай ер нь байнга холбогдож байдаг. Үнэн худлаа нь мэддэг. Хов живэнд орж идэг. Үнэн худлаа нь мэддэг. Одоо Монголын нөгөө дээдх нь суудлаа олохгүй бол доотх нь гүйдлээ олохгүй гэдэг шиг одоо Монголын одоо төрийн 3 өндөрлөгийн хоёр нь ингээд бие бинийгээ жичлээд эхэллээ шүү дээ, тийм. Үнэн зөв нь мэддэг. Ингээд тэрнтэй холбоотой өчнөө хов жив яриа хөрөө гарч. Гэтэ энд юу гэж хэлсэн бэ? Тим юмнаас ангид байх биш. Харин тэр зүйлээс дээгүр байх тухай ярьж. Өөрөөр хэлбэл
тухайн удирдагч хүний талаар, пастор ахлагч хүний талаар ховж ив явлаа гэж бодоход заримдаа тэрийг зогсоож чадахгүй байдаг. Заримдаа тэрийг хөөж хойноос нь хөөгөөд дийлэхгүй, гүйцэтгэв. Тэгээ муу үг модон улаатай ингэж тараа явчихна. Гэтэ энд гол санаа нь юу юм бэ гэхээр тэр хүн тэр яригадаад байгаа зүйлийг хийгээгүй л байх хэрэгтэй гэсэн байна. Тэгэл бол. Тамины нэг Библийн багш нэг гадаад хүн тэгж хэлж байсан. Чиний талаар, та нарын талаар ямар нэгэн ховж ив ярихыг та нар зогсоож чадахгүй гэж. Ягаад өөр хүний өмнөөс чадахгүй юм чинь дээ, тийм. Өөр хүний амийг барьж чадахгүй юм чинь. Гэтэ юу гэж хэлсэн гэхээр тэр яригадаад байгаа зүйлийг хийгээгүй байхад л болчихондоо гэж хэлсэн. Энийг л буруутгалгүй гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэл заримдаа аюултай пастор удирдагч нар идсэн л гин, уусан л гин, шамшиг дуусан л гин гэдэг юм яриа явдаг. Заримдаа тэр болгоны хойноос хөөцөлдөж гүйцэхгүй, өөрийгөө нотолж чадахгүй. Гэхдээ тэр нь хийгээгүй л байхад болж байгаа. Эхний байдлаар. Яг л тэр хүн өөртөө яг бурхны өмнө буруутгал. Ан хийцэн бол яах юм? Тэгэл хохин л гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр ягаад яг мэдээж хэрэг заримдаа жирийн итгэж бид ер нь хүн л юм чинь алдаа гаргана, буруутгахтаар зүйл хийн. Гэтэ ягаад харгалзагч хүний энэ үйлдэлийг илүү өндөрт авч тавиад байна вэ гэхээр тэр хүний үйлдэлээс шалтгаалаад тэр хүний гэр бүл цаашлаад бурхны гэр бүл эрсдэлд орох аюултай байгаа учраас тэр хүн яг буруутгахыг таар зүйл хийхгүй байхын төлөө үхэн хатан тэмцэх ёстой гэсэн. Тэгэхээр нэгдүгээр санаа өөсөйгөө буюу буруутгагдаагүй, буруутгалгүй гэдэг санааны эхний хэсэг нь бол тэр юу вэ гэхээр магадгүй тэр хүний талаар буруутгасан худлаа үнэнд яриа ховж явж болно. Гэхдээ тэр болгоны хойноос хөөцөлдөхийн оронд тэр зүйлийг хийгээгүй байхад л тэр зүйлийг хийхгүй байхад, хийгээгүй байхад л хангалттай байна гэсэн. Эсвэргээр энэ тиймгэн тэр иймгэн гэж ховж утхан өмүүлж тийм юм ярьж байгаа хүмүүс бол яах. Тэр хүн санаатай болон санамсаргүй байдлаар бурхны чуулганыг л хохироогоод байна гэсэн. Бурхан тийм хүмүүсээс өөрийнхөө чуулганыг хамгаалдаг. Тэр тусмаа худал гүтгэлэг явж байгаа. Тэр та нар зөв ойлгоорой тий. Яг энэ өнөөдрийн сэдв маань ингэж таарлаа шүү дээ. Тэрнээс ямар нэгэн манай цуглаан дотор ямар нэгэн ховж яваад байгаа юм биш үү? Битгий бодоорой цаа. Манай цуглаан үр дүнгээ чуулганд бурханд үнэхээр таалрахдаг юм зүйл бол үнэхээр маш бага. Яг энэ чигээрээ байцгаая тий. Нөгөө талаас ховж ярьж байгаа хүн бол хийх ажилгүй хүн байна. Үнэндээ. Тий. Ямар хийх ажилтайдаа тийм яриа явж байгаа. Хүнд хэрэггүй. Дээрээс нь ховж ярьж байгаа хүн бол урт хугацаанд яг ганцаараа л хоцордог. Яагаад гэвэл хүмүүстэй за энэ ч ингээд хэрэгтэй хэрэггүй юм ярьж яадаг юм да. Ховд утгаад явж яадаг юм да. Зайгаа барьдаг. Тэгэхээр ийм хүмүүжүүлээс бид нар хол байх хэрэгтэй. Нөгөө талаас ахлагч, удирдагч, пастор гэдэг юм уу? Харгалзагч хүн нэг тий. За энийг бүгдийг базаад харгалзагч гэж үгээр илэрхийлж. Харгалзагч хүний хувьд өөсөвгүй байх нэг чухал шалтгаан нь юу байдаг вэ гэхээр бурхны гэр бүлийг удирдах байгаа удирдагч хүнийхээ хувьд. За тэгэхээр та нар зөвхөн тэргүүн пастор ахлагч гэж битгий бодоорой. Энэ Магдалины эсхийн үйлчлэлийн тий хүмүүсийг удирдах байгаа бүх хүмүүстэй тодорхой хэмжээд хамаат. Түрүүн би бас ихэнд хэлсэн. Тэр ихтэл манай чуулганы залуучууд ч гэсэн яг би одоо хүн удирдаагүй юм чинь надад хамаагүй гэж бодлохгүйгээр энэ эрхэм чанарууд руу тэмүүлэх ёстой. Тэгэхээр өөр нэг чухал санаа нь юу юм бэ гэхлээр удирдах байгаа хүн тэр буруутгалын бай болоод нэгдүгээр шүү дээ. Тэгээ тэр буруутгасан зүйлээ хийцэн байх юм бол бусдыг удирдах ёс суртахууны өндөрлөгөө алддаг. Ёс суртахууны өндөрлөгөө алддаг. Яг албан тушаалтны хувьд захирч болно. Гэхдээ ёс суртахууны өндөрлөгөө алдсан удирдагчийг хүмүүс дуртай дагдаггүй. Удирдлаганд нь ордог. Өнөөдөр яагаад Монголын төр засгийнхаа ийм нэр хүнд муутай ард түмэн ийм хууль тогтоомжийг дагах дурггүй. Яагаад ийм яг вэ? Удирдагчдын талаар сөрөг бодолтой байна вэ гэхээр
Мань хүмүүс нөгөө ёс суртахууны өндөрлөгөө алдсан байна. Хулгай, зэлгий, одоо явилгал, хээл, ахвал айгүй олон зүйлтэй ингээд холбогдчихлоор тэр өндөрөө алдчихж. Тэгэд ёс суртахууны өндөрлөгөө алдчих үед юу болдог вэ гэхээр тэр хүний үг, тэр хүний яг урайлга, тэр хүний байр суурь хүчгүй болдог. Намайг Сионд байхад нэг шинээр ирсэн нэг хүүхэд. Тэр яг ингээд яг кемп биш, одоо нэг юм цуслан маягийн арга хэмжээ байсан. Баахан шинэ хүүхдүүд авчирсан. Тэгээ нэг хүүхэд тамхи татсан. Тэгээ би хажууд нь очи гэл нэг актер нэг үеийнх юм чинь чи би гэж чадахгүй л да, тэгэл хажууд нь ингээд байсан. За манай хүүхд юу гэж хэлсэн бэ гэхэлэр гэсэн. Манай ээж өөрөө тамхиг хэвээр баагуулж өгдөг байж ээж. Намайг бол гэдэг дээ. Тэндээс юу хэлж байна? Тэр ээж яасан байна? Ёс суртахууны өндөрлөгөө алдсан байхгүй. Яагаад гэвэл болохгүй гэдэг байгаа зүйлээ өөрөө хийж байгаа тохиолдолд тэр хүний бол гэдэг үг ерөөсө хүчгүй болж байгаа. Яг ийм олон зүйлийг яг эцэг эхийн хувьд ч тэр бусдыг удирдах байгаа удирдагч хүний хувьд ч тэр тий анхаарах хэрэгтэй болж. Эцэг эхчүүд бид нар хүүхдүүдийнхаа нүдэн дээр архитаар сууж байгаа бол дараа нь чи ууж болохгүй шүү гэж хэлэх ёс суртахууны эрх мэдэл болчих. Яг эцэг их хүнийхээ хувьд бол эрх мэдэл байгаа. Бойл загинж болно, зэмлж болно, хоригилж болно. Гэхдээ ёс суртахууны эрх мэдлээ алдчихсан. Яагаад тэгэхээр та өөрөө ч уудаг гэж. Яг ийм байдал. Өөрөөр хэлбэл мэдээж ухаантай хүүхдүүд бол заа гэдэг үгэнд орно. Эсвэл өнгөн дээр заа гэн. Гэхдээ цаана та өөрөө тэгтгэл үсттэй гэдэг ийм бодолтой байж. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр тэр хүн тухайн сэдв дээр ярихдээ ёс суртахууны эрх мэдлээ өндөрлөхөө алдсан байна. Хэрвээ хэн нэгэн удирдагч өөрөө яг хулгай зэлгийг хийж агаад баригдах юм бол тэр хүн бусдад битгий хулгай хий гэж хэлэх ямар ч эрх ёс суртахууны эрхгүй болчих. Яг тэгвэл хин ч үгэнд орохгүй. Яг тэгвэл өөрөө хулгайлдаг байж өөршгөө бодоод. Яг л ийм байдал. Тийм учраас өөсөвгүй байх гэдэг хамгийн тэргүүнтэй авч. Яг тэгвэл Христийн чуулганыг удирдах байгаа, ахалж байгаа тэр хүмүүсийн хувьд нэгдүгürt байнгын буруутгал гэдэг юм эсвэл хов жив, хардлага сэрдлэгэн дунд байх эрсдэл байдаг. Мэдээж тэрийг тэр болгон зогсоож чадахгүй гэхдээ хамгийн гол зарчим тэр яригадаад байгаа зүйлийг хийгээгүй л байх шүү дээ. Тэрийг л өөрөө мэдчих байх шүү дээ. Тэрийг л хичээх ёстой. Тэрнээс тэнд яриад байгаа хүмүүсийн амийг хамих гэж хичээх бол нэг талаасаа маш их хүч шаардсан, хоёрдугаарт ямар ч бараг боломжгүй. Тэртээ тэргүй цаг нь ирэхэд үнэн мөн ил болдог. Цаг нь ирэхэд явган яриа сүлдаад ундаг. Харин жинхэнэ үнэн явж байдаг. Нөгөө талаас тэр буруутгагдаад байгаа буруутгалыг хэрвээ харин эсэргээрээ үйлдэлсэн байх юм бол тэр харгалзагч яаж ёс суртахууны өндөрлөгөө алдчих. Ядчил тухайн сэдв дээр. Тэгээд энэ нэргээ тэр хүнийг тушаатай болгочих. Чуулганд аюултай олон зүйлийг бол хоригилж зогсоо гэж хэлэх хэрэггүй болчих. Хүмүүс өнгөн аман дээрээ хэлэхгүй ч гэсэн цаана ингэж болтгол юм байна гэсэн бодолтой. Тийм учраас хамгийн түрүүнд юу гэж хэлсэн бэ? Харгалзагч хүн гим зэмгүй, өөсөвгүй буюу буруутгах зүйл хийгээгүй, хийхгүй байвас зохилтой юм а гэж хэлсэн. Хоёрдугаарт энд нэг чухал зүйл хэлсэн. Нэг ихнэрийн нөхөр гэж хэлсэн. Нэг ихнэрийн нөхөр. Тэгэхээр нэгдүгээрт буруутгалаас ангид байх хэрэгтэй. Энэ айгүй чухал гэж хэлсэн. Хоёрдугаар дараагийн чухал зүйлийг хэлсэн. Нэг ихнэрийн нөхөр байх тухай хэлсэн. За өнөөдрийн контекстээр бол нэг ихнэрийн нөхөр байх бол ойлгомжтой асуудал. Олон ихнэртэй байж болохгүй шүү дээ хуулиараа гэсэн. Тэгээ тухайн үед бол нийгмийн шал өөр байсан. Олон ихнэртэй байхыг зөвшөөрдөг. Хэрвээ бид нар хуучин гэрээг харах юм бол маш олон итгэлийн баатууд олон ихнэртэй байж. Гэтэ бид нэг зүйлийг мэдчихэж байгаа. Бурхан анханасаа нэг Адам, хоёр Ева бүтээгээв. Эсвэл нэг Ева, хоёр Адам бүтээгээв. Яг л эрэгтэй эмэгтэйг нь бүтээгээд гэр бүл болгосон. Тэгээд харамсалтай нь Израильчууд Бурханы таньж мэдсэн ч гэсэн
энэ завхарлаас салж чадахгүй явсан хуучин гэрээний туршид. За тэгээд хамгийн сүүлд түүхийг харах юм бол Вавилон руу Небухаднесар хаанд ялагдаад цөлөгдснөөсөө хойш Израильчуудын хувьд бол харьцангуй яг полигами гэж хэлдэг. Олон ихнэр авах багс. Гэхдээ яг тухайн цаг үед ялангуяа эртний грекийн соёл давмгаалцсан ийм цаг үед бол яг олон ихнэртэй байх явдал бас л түгээмэл байсан. Одоо хэрвээ Израилийн нийгмийг Монгол гэж үзвэл тухайн үеийн грекийн соёл, Ромын соёл бол одооны барууны соёл байхгүй. Америкийн соёл байхгүй. Тэр үеийн соёлын нөлөөнд автах. Дээрээс нь онцгойлоод айгүй олон израильчууд итгэгчид яг уу. Тийм грек ром соёлтой ертөнцид нийгэмд улсад амьдарч байгаа учраас тухайн үеийнхээ соёлын нөлөөнд автах нь яг уу зүй ёсноос. Тэндээс харах юм бол нэг ихнэрийн нөхөр биш, олон ихнэрийн нөхөр хүмүүс бас байсан болохыг бид нар харж байна. Тэгэхээр нэг эрэгтэй хүн олон ихнэр авна гэдэг нь тухайн үеийнхаар юуг илэрхийлдэг вэ гэхээр тэр эрэгтэй хүн бол хүчрхэг байна гэсэн. Тухайн үеийнхаар эрх мэдэлтэй, хүч чадалтай би нэг байтугай нилээ хэдэн ихнэрийг тижээгээ даваа явж чадна, тий? Намайг юу ч хийсэн энэ хүмүүс юу ч хэлж чадахгүй би юу хүснээ хийнэ гэсэн. Ийм яг уу. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, хүчтэй хүмүүсийн баярхал واخгүй нэг талаасаа тэр. Тэгэхээр тэр тийм учраас тухайн үеийн нийгэмдэр хэдийгээр нэг эрэгтэй хүн олон их нэртэй байх нь түгээмэл үзэгдэл байсан боловч яг чуулган удирдах байгаа харгалзагчдын хувьд юу гэж хэлсэн? Нэг их нэрийн нөхөр байх хэрэгтэй гэж хэлсэн. Яагаад гэвэл би түрүү хэлж харгалзагч хүн ямар байхаас чуулганы амьдрал шууд хамаарат байдаг учраас харгалзагч хүний амьдралд асуудал гарвал тэр нь чуулганы амьдралд нөлөөлөх аюултай учраас бурхан яаж тэр зүйл дээр онцгой анхаарал хандуулж. Хэрвээ бид нар бодох юм бол за өнөөдөр олон их нэртэй байхыг зөвшөөрдөг байсан бол тэгээд хэн нэгэн хүн олон их нэртэй байх юм бол энэ автоматар хид хідэн улаан дохиог биднэрт харуулж нэгдүгээрт тэр хүн яаж вэ? Эрх мэдлээ, хүч чадлаа, эд хөрөнгөө гайхуулах хандлагатай юм байна гэдээ харагдаж. Хоёрдугаарт тэр хүн яаж? Тэр хүн биеэ барьж чаддгүй юм байна гэдгийг харуулж. Яагаад гэвэл тэр хүн биеэ барьж чадахгүй учраас дараагийн их нэрийг те дахиад илүү сайхан эмэгтэй харагдахлаар дараагийн их нэрийг авч. Ингэж биеэ барьж чадахгүй байгаа хүн чуулганыг хэрвээ удирдах юм бол энэ чуулган юу болж хувирах вэ гэдэг. Ийм асуудал. Гуравдугаарт тэр хүн юу гэж харагдчих. Тэр хүн эмэгтэй хүнийг ер нь хүнийг бусд хүнийг дорд үзэх хандлагатай байна гэж харагдчих. Тийм биз? Яагаад? Ямар ч эмэгтэй хүн яг уу тухайн үед хэдийгээр зөвшөөрөгдсөн байсан ч хоёр дахь эхнэр гэр бүлд нь орж ирэхийг хүсэхгүй шүү дээ. Тэр бол айгүй ойлгомжтой. Гэхдээ тэрийг үл хайхраа дараагийн эхнэр авч ийн гэдэг бол яг анхны эхнэрээ үл тоож ийн л гэсэн. Тийм учраас за өөр олон зүйлийг бид нэр ярьж болно. Ямар ч байсан энэ мэтчлийн шалтгааны улмаас тухайн үеийн чуулганыг харгалзагчдыг юу гэж байна? Олон их нэртэй хүн байж болохгүй л гэж хэлж байна. Тэр өнөөдөр мэдээж хэрэг өнөөгийн нийгэмдэр бол олон их нэртэй байхыг хориглож байгаа учраас энийг шууд утгаар нь бол мэдээж ярихад байна. Гэхдээ энд бид нар агуулгаар нь аваад үзэх юм бол тэр хүн яг шалиг завхаа байж болохгүй л гэсэн санааг бид нар хэлж байна. Ер нь бол нэг ихнэрийн нөхөр гэж. Тэр хүн зүрх сэтгэлээ амь амьдралаа нэг эмэгтэйд зориулсан байх ёстой гэдгсэн хэлж. Тэр орчин үед энэ бол яг хэцүү асуудлуудын нэг болсон. Өнөөдөр гэр бүл салалт бол яг маш өндөр хувьтай байна. Өнөөдөр залуу эрчүүд зүрх сэтгэл амь амьдрал бие махбодоо ганцхан гэр бүлтэй их нэртэй зориулаад тэгээд нэмэх нь бусдыг удирдаад ингэж явхад үнэндээ маш хэцүү, маш халгаатай, маш юм уруу татлагтай ийм цаг үед бид нар амьдарч. Тийм учраас яг бид нар үүн дээр анхаарах хэрэгтэй. Эндээс миний бас нэг хэлэх гээд байгаа нэг санаа.
Өнөөдөр бид нар харгалзагч хүнд байх хэвээр хамгийн чухал хоёр зүйлийг үзэж штэ. Нэгдүгээр тэр хүн буруутгалаас дээгүүр, буруутгах тааргүй, буруутгах зүйл хийгээгүй байх тухай. Хоёрдугаар тэр хүн яах вэ? Нэг ихнэрийн нөхөр, зүрх сэтгэл, хайр, бие махбод, амьдралаа нэг л ихнэртэй зориулсан байх тухай ярьж. Тэгээ энийг би түрүү хэлсэн. Энийг өндөр стандарт болгож тавьж агаад бие бинийгээ энэний дээр гарлаа, доор гарлаа гэж шүүхийг бид нар ерөөсөө өөрчлөлт болохгүй гэдгийг зориуд дахин. Харин эндээс би юу хэлэх гээд байна гэхээр буруутгагдаагүй байх, нэг ихнэрийн нөхөр байх, энэ зүйлийг хийхэд нь энэ чуулганы залуучуудад, энэ чуулганыг удирдах байгаа хүмүүст тусалдаг, дэмждэг, хамгаалдаг, урамшуулдаг ийм уур амьсгал, ийм соёлыг бид нэр бий болгохыг эрмэлзэх ёстой. Тэгэхээр ягаад тэгэхээр түрүүний 2 дахь сэдв дээр өнөөдрийн нийгэм бол үнэндээ маш тийм хэцүү нэг. За нэг газар ажилд ороод явхад л яах. Ажил дээр нь хамгийн түрүүнд ярьдаг. Нэг шинэ хамт олон ингээд бүрдэн гот хамгийн түрүүнд юу яригдгийг мэдэхгүй. Би нэг зүйлийг хараад маш их гайхсан. Хит хитэн байгууллага дээр би харсан. Тэнд хамгийн түрүүнд чи хэнийг крашлж гин гэж ярьж. Үгүй чи их нэртэй нөхөртэй гэр бүлтэй хүмүүсийн дунд явж байгаа яриа шүү дээ. Ямар зуслан дээр байгаа 10 жилийн хүүхдүүд биш үү? Биш тийм юм ярьж байгаа байхгүй юу? Ерөөсөө. Тэгээ тэрийгээ бүр ингээ ид хав болгоцоо. Миний краш тэрний краш ийн гэ. Ямар хэрэгтэй биш тийм юм ярьд. Хинт ч хэрэггүй тийм зүйл ярьж. Тэрийгээ ингээд бүр ингээ ердийн зүйл болгоцоо. Краш мараш гэдэг юм тойруу замаар юм өхөөрдсөн юм нэршлэр ингээ хаацалцсан. Тэг яах гэдэг. Эхнэр нөхрөөс нь салгаж авч суух гэдэг. Яг тийм зүйл байгааг би хит яг мэдээж итгэж хүмүүс л дээ. Тэгээ тийм зүйлийг хараад үнэндээ жигсэн. Тийм ярианаас би цухтаад. Та нар ч гэсэн цухтаа хол бай. Тийм юм битгий яриа өөрөнд оролцсон. Краш гэдэг үгийг те ялангуяа залуучууд авчаа. Ямар ч хэрэггүй, хинт ч хэрэггүй ойлголт, хинт ч хэрэггүй. Тэгэхээр бид нар жишээ нь ийм нийгмийн ийм соёлтой нийгэм донд бид нар амьдарч байгаа байхгүй. Тэгээд чуулган нь яаж байгаа гэхээр залуучуудаа та нар карьертай бол ажил хийгээд ингээд нийгмийн ажил амьдрал руу ингээд түлхээ гаргачихдаг. Гэтэл тэнд нь тийм орчин байж. Тэгээд шоуууд нь тэгээд заавал нэг иддэг, уудаг. Байгууллагын амралт зугаалга заавал нэг хээр очдог, хондог, үнждэг, иддэг, уудаг. Яагаад юм бэ? Эн чинь тэр дунд явж байгаа залуу ирчүүдэд амар халгаатай байхгүй. Тэгэд нөгөө нийгэм дунд ерөөсө баригдаагүй л хийгээгүйтэй адил гэдэг ийм ойлголттой. Хин нэгэнтэй чи явуулдаж болно, баригдахгүй бол яах ч вэ? Хийгээгүй л гэсэн. Буруутай нотлогдоогүй бол буруугүй. Ийм ойлголттой залуучууд донд бид нар энэ цуглааныхаа хөвгүүдийг, залуучуудыг, залуу гэр бүлийн өрхийн тэргүүнүүдийг бид нар түлхээд оруулчихж байгаа. Энийгээ бид нар ойлгож, тэр хүмүүсийн төлөө залбирч, тэр хүмүүст бурханлаг эерэг хамт олон нь болж, тэр уур амьсгалыг бүрдүүлж, тэр дунд тэмцэж ядаж яхад нь урамшуулж, ятгаж, босгож бид нар ингэж амьдрах хэрэгтэй. Тэрний тулд бид нар энийг сурж ийн гэж бид нар ойлгох нь илүү эрүүл. Тэрнээс энэ ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй, ийм байж чадахгүй, тийм байж чадахгүй нь гэж чичлэхийн тулд сурж байгаа бол сураагүй нэр. Тэгэхээр гар утсан дотор нь одоо нөгөө янз бүрийн бичлэг те, янз бүрийн юмнууд ингээд үзэх бүх бүрэн бололцоон байж. Өмнө нь яах вэ? Тэр садар самун гэдэг юм уу, ёс бус зүйл бид нар өөрсдөө очихгүй бол ирдэггүй байсан бол өнөөдөр манай гэр бүл дотор, гэр дотор, утсан дотор, компьютер дотор хүрээд ирсэн байхгүй. Энэ нийгэм ийм цаг үе донд бид нар яаж бие бинийгээ ийм зүйлээс хамгаалах вэ? Яаж ийм зүйлээс бие бинийгээ хамгаалахад нь туслах уу гэсэн ийм нэгдсэн
эерэг, өмгөөлсөн, хамгаалсан ийм зүрх сэтгэлтэйгээр энэ чуулганы уур амьсгал яваасаа гэж хүсэж байна. Ялангуяа манай тий чуулганд үйлчилж байгаа хүмүүс бие биенийг яг тэр тал дээрээс нь босгон байгуулж, хамгаалж, урамшуулж яваасаа гэж хүсэж байна. Амен. Яагаад тэгэхээр ялангуяа харгалзагч хүний тухай ярьж. Энэ хүмүүс чинь яг амьдрал дээр нь гарч байгаа аливаа асуудал нь тэр хүний чуулгантай харилцаж байгаа харилцаа, чуулганыг удирдах байгаа тэр байдалд нь нөлөөлж дамаа яг чуулганыг унгаадаг учраас, эрсдэлд оруулдаг учраас бид нар энэ зүйлийн төлөө анхаарах хэрэгтэй. Бид нар пастор, ахлагч, удирдагчныхаа төлөө залбирах хэрэгтэй. Би өмнө нь ярьжсэн. Хуучин гэрэн дээр бурхан нэг институцийг бий болгосон. Шинэ гэрэн дээр бас нэг институцийг бий болгосон. Хуучин гэрэн дээр бурхан яг гэр бүлийг бий болгосон. Адам, Ева хоёрыг бүтээсэн. Бурхан өөрөө бүтээсэн. Тэрнээс бусдын хүмүүс бүтээсэн. Тийм учраас муу ерөн сүнсний номер 1 байвал яг гэр бүлүүд байдаг. Гэхдээ бурхан бүтээсэн учраас яг өнөөдрийг хүртэл явж ирсэн. Зогсоож чадахгүй. Гэхдээ л маш хорлонтойгоор алж устгахын төлөө дайрч. Харин шинэ гэрээнд бурхан дараагийн нэг институцийг өөрөө бүтээсэн. Тэр бол чуулган. Бурханы гэр бүлийг бүтээсэн. Энэ чуулганыг яг бурхан өөрөө бүтээсэн учраас хэн ч зогсоож чадахгүй. Чуулган доторх бусад нэгжүүдийг бол хүмүүс бүтээсэн. Тэ символыг, Магдалины хэсгээр юу гэдэг хүмүүс бүтээсэн. Гэтэ чуулганыг бурхан бүтээсэн. Тийм учраас муу ерөн сүнс чуулган бий болсон цагаас нь эхлээл чуулганыг устгах гэж дайрч, давшилж, хордуулж, хаагалж, хувааж, хавчиж. Гэтэ өнөөдөр хүртэл зогсоож чадаагүй. Тэр утгаараа би өмнө хэлжсэн чуулганы гэр бүл гэдэг бол яг дабл даун. Хоёр шалтгааны улмаас муу ерөн сүнсний номер 1 байгаа байхгүй. Нэгдүгээрт яг бурхны бүтээсэн институт болох гэр бүл учраас. Хоёрдугаарт бурхны бүтээсэн институт болох чуулган дотор байгаа учраас энэ гэр бүлийг ямар ч үнээр хамаагүй устгах ёстой. Энэ бол муу ерөн сүнсний зорилго. Өнөөдөр дэлхийн энэ тэмдгүү дайн тулаан болж байгаа. Тэн дээр нөгөө устгах ёстой байнуудыг ирэмбэлдэг. Хамгийн аюултай ноцтойнуудын хамгийн их нь ямар ч үнээр хамаагүй устгах. Яаж игээд устгах. Тийм бол чуулганы гэр бүлүүд яг тэр категорид байж байгаа байна. Гэтэл нэмээд тэр чуулганыг удирдах байгаа харгалзагчийн гэр бүл болоод ирэхээр яг. Гурван давхар трипл даун болж тэр гэр бүлийг устгах шалтгаан, шаардлага 3 дахин нэмэгдэж гэсэн муу ерөн сүнс. Есүс өөрөө хэлжсэн хончныг нь зохиж онвол хонин сүрэг нурах болно гэж. Чуулган бол гэр бүлүүдийн гэр бүл. Тэр харгалзагчдын гэр бүлийг унгаах юм бол тэр чуулганд байгаа гэр бүлүүд яг нөлөө авна. Чуулганд байгаа гэр бүлүүд нөлөө авах юм бол чуулган бүхэлдээ байгаа. Ийм л зорилготой байдаг. Тийм учраас энд юу гэж хэлсэн бэ? Харгалзагч болох хүн өөсөвгүй бай, буруутгалгүй бай, буруу зүйл битгий хий, буруу зүйл хийх байдлаас зүгт холд. Нөгөө тал нэг ихнэрийн нөхөр бай. Шалиг самуун битгий бай. Гэр бүлээ эрсдэлд оруулах юм битгий хий. Гэр бүлээ аюултай байдал битгий оруул. Яагаад гэвэл алт хазгааг ишгэх нь хүлээгээд отч. Ийм аюултай хүч тэнд байж байгаа учраас анхааралтай байх тухай. Тэгэхээр ингээд цаашаа явах нь олон зүйл байгаа. Тэгэхээр энэ хоёр дээр өнөөдөртөө зогсъё. Тэгэхээр би түрүүн хэлсэн нэг зүйл. Энийг бид нар 1-р Тимот загтал дээр одоо харгалзагчаас эхлээд цаашаа явна л та. Харгалзагч хүний одоо ямар эрхэм чанарууд байх ёстой. Дараа нь үйлчлэгч хүмүүс ямар байх ёстой гэдэг ингээд дараа нь гэр одоо юу гэдэг нь чуулганд байгаа залуу ирчүүд, залуу эмэгтэйчүүд, настай ирчүүд, настай эмэгтэйчүүд ямар байх вэ гэдэг дандаа ингээд хэлж. Тэгээ энэ зүйлсийг бид нар сурахтаа. Энэ ийм байх ёстой байтал ийм байж чадахгүй. Тэр тийм байх ёстой байтал тийм байж чадахгүй гэдэг өнцгөр биш. Харин яг ийм байхад нь бид нар бүгдээрээ бие биендээ туслая. Бие биенийхээ хамгаалалт нь болё. Бие биенийхээ хорогдох газар нь болё. Бие биенийхээ тийм дэмжлэг нь тусламж нь болё гэсэн ийм зүрх сэтгэл, ийм хандлагаар бүгдээрээ хандцгаая гэж урьж. Амен. Амен. Тэгэхээр энд хоёр зүйл харгалзагч. Энэ яг чадвар гэж хэлсэн. Би бол энийг чадвар гэж бол хэлэхгүй. Энийг эрхэм чанар гэж би хэлмээр. Харгалзагч хүн эрхэм чанаруудтай байж ээж Бурхны гэр бүлийг Бурхны өмнөөс удирдах авч байгаа.
Тэгээ би бурханд нэг зүйл дээр талархдаг. Үрдэнгийн чуулганыхаа пасторуудын төлөө талархдаг. Тэгээ Түмэн пастор маань өнөөдөр байхгүй байгаа. Тэгээ далимдуулаад жоохон магтаад авъя. Хүнийг байхгүй дог нь муулдаг биз дээ, тий? Хэдүүлээ хүнийг байхгүйд нь муулдаг биш. Харин байхгүйд нь магтдаг бай, тий? Нэрэ үрдийн гэгээ шиг ийм том сүм чуулганыг удирдах авч явна гэдэг айгүй хэцүү байхгүй. Маш хэцүү. Сүнслэг талаасаа ч хэцүү. Удирдлагын арга барил, менежмент талаасаа ч хэцүү. Тэгээ энэ том хөрөнгийг сайн ярмын хувьд авч явна гэдэг ч маш хэцүү. Гэхдээ манай Түмэн пастор, манай Мандах пастор, манай пасторууд бол энэ зүйлийг айгүй амархан харагдуулж чаддаг. Энэ юу хэлээд байна гэхээр энэ хүмүүс чинь ингээд чадаад байгаа байхгүй тий. Тэр бид нар талархах хэрэгтэй. Мэдээж төгсгөн байхгүй. Энд байгаа чанаруудаас аль нэг дээр доголдолтаа гарах боломж бий. Гэхдээ бид нар яг дор бүрнээ энэ зүйл дээр өөрийгөө анхаарч, бие бинийгээ өөрийгөө анхаарч байгаа тэр хүнд өөрийгөө анхаарахт нь тусалж байгаа тийм. Ингэж бид нар хандах нь илүү эрүүл хандлага. Тэгэхээр хоёр зүйл. Нэгдүгээр шүү дээ. Харгалзагч хүн буруутгалгүй байх шүү дээ. Ийм зүйлд орохооргүй байц. Ялангуяа би залуу ирчүүдтэй, өрхийн тэргүүнүүдтэй хэлмээр. Цаг нь ирэхэд бид нар бүгдээрээ, та нар бүгдээрээ тий Бурхны хүмүүсийг удирдаад үйлчлээд явна. Наандаж гэр бүлээ гэртээ байгаа үр хүүхдүүдээ эзний замаар удирдаад явна. Энэ үед бидний тархиндаа байн бодох ёстой эхний зүйл. Би бас өөртөө хэлж байгаа. Бид нар буруутгах зүйл хийхгүй л байх шүү дээ. Хин нэгэн хүн биднийг буруутгаад ярьж болно. Тэр бол жижиг асуудал. Хов живэнд миний нэр хутгалдаж болно. Тэр бол жижиг асуудал. Заримдаа миний тухай хүмүүс нь тэр ярьсан байдаг л да. Тэр бол ингээл тойрч яваал ирчдэг шүү дээ. Ер нь тэр чиний тухай тэгж ярьж ялээ гэл ингээл хүрээ тэрдэг шүү дээ тойрол тий. Тийм юм надад хэлсэн хүнд би жишээ нь хувьдаа дургу. Ягаад гэвэл тэр хүний ховыг надад дамжуулж байгаа байхгүй тий. Тэр сонирн биш ээ. Тэрийг битгээд. Харин юу хамгийн сонирн бэ? Тэр яриад байгаа, миний тухай яриад байгаа зүйлийг би хийхгүй л байгаа бол тэгэл болоо. Тэрийг л анхаарай. Тэрэнд л хамгийн номер 1 хариуцлага тавь. Анхаарлыг хандуул. Харин тэр хов живийг ярьж байгаа бол тийм дими балаа юм, хинт ч хэрэггүй юм дамжуулах хэрэгсэл битгий бол. Тийм юм өөр төр чи ирвэл өөр дөрөө шингээгээд хай. Хин нэгнийг шүүх нь бидний ажил биш. Хин нэгний тухай хов жив ярих нь бидний ажил биш. Хинт ч хэрэггүй юм, ерөөсөө ямар ч хэрэгтэй ажил хийдэггүй хүмүүс л тийм юм ярьд. Зүгээр хай. Заримдаа манай ч гэдэг юм, манай цуглаан заримдаа энэ тэнд цуглаан итгэгч нартай уулзахаар ийм хов жив миний тухай тийм ярьсан би цуглаанд байгаа юм да цуглаандаа явахаа болоод гэдэг. Нэг тийм юм ярьдаг. Ялангуяа одоо манай том цуглаанд ер нь гайг баха. Одоо ер нь сяонч гайг бах. Намайг жоохон бах. Манай сяонд жоохон тийм юм байсан юм аа. Тэгэл яриад. Тэгээ тэр үед айгүйх тэгдэг гэсэн. Тийм хов живнээс болоо гомдоод явцдаг гэсэн. Тэгээ би одоо хэлмээр сяончудаа ч гэсэн хэлмээр. Тийм хов жив хачин балаа юм битгий тоож. Тэр яриад байгаа зүйлийг хийгээгүй л багт бол. Тэгэл бол. Харин хийцэн бол. Хийцний чинь дэлгээд ярьж байгаа бол. Тэг хохин дээ. Одоо яг яриулах юм хийцэн байна. Нэгдүгээр Петр 2:2 дээр хэлсэн байдаг. Нүгэл үлдээд цохиулаад тэрнийхээ төлөө төвчлээ гэд ямар ч гавьяа байх. Харин хийгээгүй атлаа цохиулаад тэрийг төвчих юм бол гавьяатай гэж. Та нар гавьяа байгуулах боломж гэж харцаа. Хийгээгүй зүйлээ чи хийсэн мэтэр ярьж. Ингэж чадж байгаа бол танд яг харгалзагч хүнд байх ёстой нэг эрхэм чанар нь хамгийн чухал эрхэм чанар нь байж гэнэ л гэсэн. Эзэн цохимжтой цагт таныг тэр чухал байранд тавих бол. Хоёрдугаарт тэр ёс суртахууны өндөрлөгөө алдах зүйлийг битгий хий гэж хэлж. Битгий хийгээд байгаа зүйлээ өөрөө битгий хий гэж. Яа тэгвэл хийж байгаа бол тэр яах вэ? Тэр зүйлийг битгий хий гэж хэлэх ёс суртахууны өндөрлөгөө аль хэдийн алдсан гэсэн. Өнөөдөр Есүс Христ яагаад хамгийн эрхэм дээдүүдийг мэдв?
Яагаад гэвэл Есүс Христ хамгийн өндөр ёс суртахууны тэр өндөрлөгтөр байдаг учраас. Есүс Христ нүгэлгүй учраас. Хэрвээ Есүс ганцхан худлаа ярьсан байсан бол яах вэ? Чи бүх худлаа яар гэдэг тэр өндөрлөг дээрээс унчиж байгаа байхгүй. Тэгээ эргээд Есүс итгэгч бид нарт чи битгий худлаа яар гэж хэлэх ямар ч ёс суртахууны эрх байхгүй болчих. Тэр бурхан Есүс Христ яагаад энэ ертөнцид амьдрахдаа огт нүгэлгүй амьдрсан гэдгийг бид нар онцлоод байдаг юм бэ? Мэдээж теологи талаасаа тэр нүгэлгүй байж гэмээр түүний золиос яах вэ? Бидний өмнөөс тэр урссан цус бидний гим нүглийг цагаад гэж. Харин ёс суртахуун талаас аваад үзвэл тэр нүгэлгүй гэдг нь яах вэ? Биднийг та нар ч гэсэн нүгэл битгий үйлдэрээ гэж хэлэх ёс суртахууны өндөрлөг дээр Есүс Христ зогссоор байна гэсэн үг. Та нар намайг дуурайгаарай гэж хэлсэн. Паулос юу гэж хэлсэн? Би Есүсийг дуурайдаг шиг намайг дуурай. Тэгэхээр энэ харгалзагч хүний эхний чухал чанар буруутгалаас ангид байх шээ. Хоёр дахь хамгийн чухал чанар нэг ихнэрийн нөхөр байх шээ. Зүрх сэтгэлээ, бие махбодоо, оюун санаа, хайраа, халамжаа бүгдийг яах вэ? Нэг хүнд зориулах. Энэ маш хэцүү гэдгийг бид нар мэдж байгаа. Энэ маш хэцүү ийм цаг үед бид нар амьдарч байгаа гэдгийг мэдж байгаа. Гэхдээ үүнийг хийж чадна гэдэг тэр хүнээс ямар их төсвөр төвчээр, ямар их ухаан, ямар их зал, ямар их яг уу бие барьж байгаа тэр үр жимс, ямар их тэр хичээл зүтгэлийн илэрлвэ гэдгийг бид нар ойлгож, талархаж, урамшуулж хүлээж авах хэрэгтэй. Амен. Амен. Тэр та нар бас манай үрд ингээд суулганд байгаа манай өрхийн тэргүүнүүдийг залуучуудыг урамшуулаарай гэж хүсэж байна. Яа тэгэхээр наад хүмүүс чинь харахтал ингээд энийгэл энэ тэнд гүлтийгэл ингээд явж байгаа боловч амар их ачаа дарамтан донд явдээ шүү гэдгийг та нар манаас ойлгох хэрэгтэй. Тэгээ би түрүүн жишээ австай. Нийгэмдэр ажиллаж амьдарч итгэж биш хүмүүсийн дунд мөрөөрөө явна гэдэг чинь бас алаан багхгүй. Тэр алаан донд ингээд хөл алдчихгүй ингээд явж ийн гэдэг бол асар их ухаан, асар их төвчээр, асар их тийм юу гэдэг мэдрэмж, золиос юм сэтгэлийн тэнхий. Бууж их амархан дунд нь ороод юу ч болоогүй юм шиг яваад тэр дунд хүмүүс таалагдах гээд алиалаад явах бол амархан. Харин тэр дунд өөрийнхөө байр суурин дотор хатуу зогсоод явна гэдэг маш хэцүү. Бас ирчүүдтэй хандаж хэлмээр байна тийм. Харгалзагч нартай хандаж хэлмээр. Та нар буруутгалаас дээгүүр амьдраарай тий. Би ч гэсэн өөртөө хэлж байна, уриалж байна тий. Бид нар алдахгүй гэж ам бардам хэлж чадахгүй л. Гэхдээ тийм буруутгахаар зүйл улаан цан хийчихгүйхэн шиг явхад яг уу. Тийм зүйлээс нэг зайлсхийх дайны ухаантай тий байх хэрэгтэй л гэж хэлж байна. Тэгж чадж байгаа хүнд яг уу бурхан чуулгана хариуцуулж байгаа байхгүй. Бас нэг ихнэрийн нөхөр байхад анхаарч тэ. Үнэнч чин сэтгэлээсээ байцгаая гэж уриалж. За тэгээд энэ тухай яриад байвал зөндөө юм байна. Ямар ч сан ойлгосон байх гэж үзлээ. Тэгээ бүгдээр хамтдаа энэ цагт залбирая. Эзэн минь үнэхээр үрдэнгээ чуулганд маань та ийм сайхан пастор ахлагч удирдагч нарыг өгсөн талархаж байна гэж нэгдүгээр залбирая. Тэгээ эзэн минь энэ хүмүүсээ үнэхээр буруутгалгүй байхад энэ хүмүүсээ нэг ихнэрийн нөхөр байж үнэнч чин сэтгэлээсээ амьдрахад нь эзэн та тусалж өгөөч. Үрдэнгээ чуулганы бид ч гэсэн итгэлийн гэр бүл болсон бид ч гэсэн энэ хүмүүсээ хамгаалж, хайрлж, энэ хүмүүсийнхаа төлөө хан хэрмэн болж, энэ хүмүүсээ урамшуулж, босгож ингэж амьдрахад эзэн та тусалж өгөөч гэж бүгдээр хамтдаа энэ цагт залбирая. Тэгээд үнэхээр та бүхнээс бас хүсэж байгаа манай өрхийн тэргүүнүүдийг, залуучуудыг өрх гэрээ тэргүүлээд явж байгаа энэ залуучуудыг та бүхэн өрөөж, хамгаалж, залбирч өгөөрэй. Үнэхээр энэ хүнд хэцүү завхарсан, ялзарсан энэ цаг, энэ нийгэмдэр бурханлаг амьдралаар амьдрах гэж хичээж зүтгэж явж байгаа энэ бүх залуучуудыг маань эзэн та хамгаалж өгөөрэй. Нэргэн ухааныг та дүүргэж өгөөрэй. Сэтгэлийн хатыг та зөвшөөрч өгөөрэй гэж та бүхэн бас залбирч өгөөч гэж хүсэж. Бүгдээр хамтдаа энэ цагт залбирсан.
Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Эзэн та биднийг өөрийн аврал руу дуудаад зогсохгүй. Та биднийг өөрийн чуулган руу дуудаж, өөрийн итгэлийн гэр бүл болгон нэгтгсэн учраас таньдаа баярлалаа. Тэгээд та чуулгандаа дуудсан бүх хүмүүсийг өөрсдийнх нь талантын дагуу, танаас хүлээж авсан бэлгүүдийн дагуу тохирох үйлчлүүдэд тохон томилдог учраас таньдаа талархаж байна. Тэгээд энэ цагт бид нар хамтдаа сэтгэл нэгдээд онцгой нь таны сүм чуулганыг удирдах энэ хариуцлагатай, энэ сайн ажлыг хүлээж авахар сэтгэл шулуудаад хийж байгаа, зүтгэж байгаа. Пастор ахлагч нарынхаа төлөө, удирдагч нарынхаа төлөө, эсийн бүлгийн ахлагч нар, магтаалын хэсэг, үйлчлэлийн хэсэг, медиа хэсэг, энэ бүх хэсгүүдийг удирдах байгаа, залбирлын хэсэг, бүх хүмүүсийг удирдах байгаа. Тэр удирдагч нарынхаа төлөө танд талархан бас танд өргөн залбирч. Эзэн минь ээ, үнэхээр энэ хүмүүсийг мань та хамгаалж өгөөч. Таны төлөө сайн ажлыг хүсэж, сайн ажлыг гүйцэлдүүлж багт та муу ерөнхийдний альва дайрал товтлохоноос хамгаалan сэргийлж өгөөч гэж санаас залбирэн гуйж. Эзэн бурхан минь үнэхээр тэднийг мань та буруу талаас ангид ойлгож өгөөч. Буруу талдах альва ховж муу ярианаас та хамгаалж өгөөч. Гэтэ тэр бүхнээс илүүгээр тэнд яригдж байгаа тэр зүйлийг хийгээгүйгээр амьдрахад, хийлгүүгээр амьдрахад эзэн та тусалж өгөөч. Эзэн та тэднийг хамгаалж, алхам гიშгэн болгоныг та чиглүүлж өгч танаас залбирч. Хоёрдугаар эзэн өнөөдөр сурсанчлаа. Нэг их нэрийн нөхөр байж. Үрх гэр бүлээ амьдралаа нүүр бардам авч явсан тэр хүмүүс байлгаж та хамгаалж, өрөөж өгч, босгож өгч гэсэн. Өнөөдрийн уруу татлаг, ёс бус байдал. Ёс бус зүйл уруу татсан тэр зүйл нь ердийн жишг юм шиг болчихсон ийм нийгэмдэр амьдарч байхад та үрд ингээд чуулганы ирчүүдийг, залуучуудыг хамгаалж өгч. Муу ерөн сүнсний арга залаас та сэргийлж өгч. Тэдний зүрх сэтгэлийг оюун санааг, бие махбодыг, хайрыг, халамжийг та нэг л газар байлгаж, нэг л хүн дээр, нэг л гэр бүл дээр байлгаж өгч танаас залбирч. Үнэхээр энэ бүхнийг хийж, энэ бүхнийг зохицуулж амьдрах гэдэг тухайн харгалзагч, тухайн удирдагч, тухайн эр хүнээс маш их мэрэгэн ухаан, төсвөр хатуужил, арга зал, авхаалт самбаа олон зүйлийг шаардж. Есүс бурхан минь та тэр булган дээр та хамгаалж өгч. Та манай үрд ингээд чуулганы залуучуудыг яг л ийм залуучууд, ийм өрхийн тэргүүнүүд болгон та босгож өгч. Тэг үрд ингээд чуулганаас мань таны сүм чуулганыг гайхамшигтайгаар удирдах чадах. Тэр олон танаар тослогдсон харгалзагчдыг та босгож өгөөрэй гэж танаас залбирэн гуйж байна. Танд баярлалаа. Бас та үрд ингээд чуулганы мань бүхэл харгалзагчдыг гэр бүлүүдийг та хамгаалж өгөөрэй. Муу ерөн сүнсний альва дайралт довтлохоо тэр бүхнээс та сэргийлж өгөөрэй. Тиймээс тэдний сайн үйлчлэлээр, сайн ажиллаар дамжуулаад та өөрийн чуулганыг гайхамшигтайгаар босгон байгуулж өгөөрэй гэж танаас залбирч. Харин үрдэнгээ чуулганы итгэгчид бид үнэхээр Библи бичигдсэнчлэн харгалзагч хүн ямар байвал зохилтой вэ гэдгийг харах та. Үнэхээр үрдэнгээ чуулганд байгаа бүхий л харгалзагчид, удирдагчид, залуучуудыг босгон байгуулж, урамшуулж, тэнхрүүлж, тэтгэж, хамгаалсан ийм чуулган, ийм уур амьсгалтай, ийм гэр бүл байхад эзэн та тусалж өгөөч гэж танаас залбирч. Танд талархъя. Бүх алдар магтаалыг танд өргөж, бүх гуйл залбирлаа таньдаа даатгаж, Есүс Христийн хүч чадалтай нэрээр өргөн даатган залбирч байна. Маань эзэн та бүгдээ явах болтугай.